За сайн мэцхан залуусаа фэнтезин байна. Та бүхэн энэ хүн сайхан өдрийн мэндийг хүргэв. За тэгээд олон юм нашаад яг бүгдээрээ бичлэгтэн орцгоё. За бичлэгтээ иргэн тавтаа морил залуусаа. Би бичлэгээ тавтаад авчихсан байгаа. Тэгээд одоо бүгдээрээ реакшнгаа хийцгээе. Тэгээд бичлэгнийхээ явцад зогсоогоод яриад явах болохоор та бүхэнд илүү ойлгомжтой болох болов уу гэж би бодож байна. Дүнгийн өчтөрхөн орой би нэг гой цөөн хийж идчихээ. Netflix-ээр нэг кино зодчоод. За нэг унт тийм үгээд орондоо ороод нэг ганц хоёр дим шагалаа л да Instagram-ийнхаа. Тэгсэн чинь байна штэ. Oh sorry. Тэгсэн чинь байна штэ. Томооч гээд миний үзэгчээс нэг аккаунтны нэр Instagram аккаунтны нэр явуулаад энэ аккаунтны талаар видео хийгээч. Надад яг ингэж баахан мессеж ирсэн шүү дээ. Энэ аккаунтны талаар видео хийгээч гэд смайл эможитэй ийм захиа ирсэн байсан. Тэгээд би эхлээд ингээд харсан. Тэгсэн чинь PG талаал гэсэн. Бас хөрхөө олон байгаа шүү дээ. 35,000 байгаа гэжтэй. Нэг юм тэгсэн мэт 2 посттой, 4 пост. 0x талаал гэхлээр надад энэ юм ер нь бол IT салбартай нэлээд ойрхон хүн юм шиг байна. Хакерууд ер нь бол 0x бла бла 0xf код гэдэг юм уу. Энэ нэрнийхэн урд дандаа нэг иймэрхүү юм ер нь бол сүлээд тавьдаг болцсон байгаа. Тэгэхээр бас мөөгөө нөхөр байж магадгүй л юм. Пост байсан юм шүү дээ. Ийм сонин аккаунт зураггүй. Тэгээд миний хамгийн ихний бодсон зүйл юу вэ гэхээр за энэ ч үхсэн юу левел гिचтэй. Хакеруудыг бас жолтгоо юм да гэлээ. Шууд нэг хүлээлт бол үүсээгүй. Тэгсэн чинь яасан гэж. Тэгсэн чинь байдал ер нь жоохон эвгүй иргсэн баггүй. Яасан бэ гэхлээр байна штэ. За би та нарт одоо шууд ингээд утсан дээрээсээ ороод харуулъя. Хараа өчтөр өрөө 35,000 байсан. Одоо 42,000 хүн дагцсан байна заяа. 4 пост тэгж. Харанхуйд пост юм баг та. Болохгүй юм байна. 2 пост 4 пост гэж яраад. За энэ ч яах вэ? За энэ ч яах вэ? Тэгээд ингээд ерөөс нь их онцсон юм байхгүй заяа. Эхний пост руу ингээд орж үзэх юм бол зүгээр нөгөө Friends-ийн жүжигчний нэг юм бичлэг. Би юу яагаад? Видеоны өвтч ямар ч судалгүй л байна л да. Гол нь доотлын comments хийн бас харуултай хүмүүсийн бичсэн байж магадгүй. Highlight буюу энэ доотлынхаа энэ сторинууд руу битгий ороорой гэсэн байсан бохоггүй юу? Тэгээд би яах вэ? Сониуч юм болохоор дарж үзье шийд. Арабаар бичсэн багш шүү дээ. Угаасаа хүмүүс нэг шуураад эхэлчихлээр тэгээд тэр зүйлийг амар сонирхоод эхэлдэг байхгүй юу? Одоо жишээлбэл зүгээр нэг нь ингээд нэг юм тарч үзээд чи над руу ороод үзээрэй ч гэдэг юм уу. Тэгэнгүүт ингээд бэр гэл явчихдаг байхгүй тийшээ. Тим юмд амар сониуч гэх юм уу. Ер нь дэлхийн нийтээр Монгол гэлтгөө. За зүгцгээ. Тэгсэн чинь маш хачирхалтай тохиолдол бас маш хачирхалтай. Одоо би та шууд дарж үзүүлээ заа. Хараа. Би дарлаа. Гаццсан уу? Гацааски. Хараа. Окей. Хөдлөхгүй юу ч байхгүй. Ингээ арабаар нэг юм бичих гараад юу гэсэн үг мэдэхгүй энийг ойлгох юм байвал надад хэлээрээ араб хэл бичиг мэддэг хүн байгаа хаа юм. Guest translate хийчих. Олон мянган хүн дотор. За ингээд хараа гацааски. Окей. Доороос нь хараа home button байхгүй. Юу ч байхгүй. Instagram штэ. Instagram. Гэтэ нөгөө нэг зөвхөн Instagram гээд бас байж болохгүй л дээ. Нөгөө нэг таны утсан дээр ч сууж байгаа альва аппликейшн чинь нөгөө нэг тодорхой хэмжээний permission эрхийн левелийг шаарддаг байхгүй юу? Одоо жишээлбэл Instagram ч анх ороход ч story хийхэд заавалчгүй location тэгснэ бла 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 камерны ирэх тэгээ цаашаа ингээд нэг хэдэн permission авдаг байхгүй юу? Жишээлбэл тэгэхээр магадгүй Instagram-ийн алдаа байж магадгүй. Хэрвээ алдаа байвал удахгүй угаасаа албан ёсны Instagram-аас тийм мэдээлэл маягийн юм тавих байх. Алдаа биш гэж үзвэл хүн болгоны утсан дээр ажиллаад байгаа юм чинь магадгүй миний зүгээс бол одоо бодоход яг юу талаасаа бодъё л да. Тэгвэл story гэдэг зүйл чинь мэдээж видео болж орж байгаа. MP4 өртгөлтэй. Видео нь магадгүй дотор нь бүтцийн мөрчлсөн юм хийсэн болоо. Эхний дүгнэлтээр бол ер нь тиймэрхүү л байж болох юм. Тэгвэл яг утсыг шууд гацаах ч юм уу тиймэрхүү юм байж болох. Юу ч гэсэн эхлээд үзэж тусчаа дараа нэгтгсэн дүгнэлтэйгээд өөрсдөө бас турч үзье те.
Нөгөө алдар том Instagram хараа. Тэ ингээ унтарсан бүр. Юу вэ? Унтрах биш зүгээр юу хийж байгаа юм шүү. Force shutdown хийж байгаа юм шүү миний бодлоор. Нөө force not responding болоо гарчдээ штэ. Тэрнтэй адилхан гинт ачаал нэгсэл тэгчихэж байгаа юм шиг шүү дээ. Миний бодлоор тэгж бодож байна. Ирэл камеранд харагдахгүй мөртлөө. Тэгэхээр юу бичгээр ингэж харагддаг юм уу? Өөрийгөө золиос хийж байгаа өөр хуудсыг та нарт үзүүлэхийн тулд. Баярлаа. Золиос гаргаж биднэрт харуулж байгаад баярлаа. Намайг яавал гэж тий. Болчонтой юм чи. Окей. Хакерудаас чи өөрийгөө хамгаалахын тулд бусад одоо хувийн мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг ерөөсөө хэрэггүй. Чи зөвхөн булчинтай л байх хэрэгтэй ойлгосноо. Окей. Шинэ логик. Мэдрэгдсэн юм амар халдаг. Айгуу сонио. Энэ айгуу сонио. Тэгээ буцаад ингээ Instagram руу орохоо. Яг юмдаа буцаад. Тэгэхээр энэ логикийн хувьд хараад үзэхэд яг л байна л да. Instagram-ийнхаа сториг нь ажиллуулах үед нь тэр нь магадгүй одоо жишээлбэл 4 кадр бичигдсэн бичлэг ч юм уу тийм зүгээр жишээ авч байгаа шүү. Тийм бичлэг байлаа гэж бодоход нөгөө нэг хэрэв утсан ч юм уу тухайн аппликейшн нь ачааллаад дийлэхгүй байвал одоо суусан аппликейшн нь ачааллаад дийлэхгүй байвал нөгөө not responding ч юм уу force shutdown-ыг гарчдаг шүү дээ. Эсвэл зарим тохиолдолд бас нөгөө нэг хитрхи S2 ч юм уу Galaxy S2 ч юм уу тийм утастай байвал бас тэгдэг. Магадгүй тэгж хитих ачаал үүсгээд тэгээ таны утас чинь ингээд iPhone байсан ч гэсэн газ төрхөн зур гараад буцаад ингээд хасж байгаа. Маягийн өөрийгөө нөгөө нэг их хэмжээний халтаас сэргийлээд гэж юм болоо гэж. Тэгээ мэдээж гинт маш ихээр ачааллахлаар чинь компьютер утас ялгаа байхгүй. Амар халтын шүү дээ. Тэр бол аппликейшныхаа ачааллтай холбоотой юм болоо. Энийг магадгүй торч үзье гэвэл яг энийг хийж явах үедээ мониторинг хийж үзвэл зүгээр байх. Одоо миний яг энэ гар утасны энэ IP хаяг аваад тэгээд хэрэг хэмжээний хүсэлт мүсэлт орж ирж байна гэдэг ч юм уу тийм. Магадгүй тэрийг төрч үзэж болох юм. Гадаад сүлжээнээс юу гэж үзье гэвэл. Зүгээр ажиллаж байгаа байхгүй. 2 стори байсан шүү дээ. 2 стори. Орлоо зүгээр стори нөө. Энэ ямар глич вэ? Ямар глич хакер мэдгүй. Хараа. Энийг бол тайлбарлаж мэдгүй байна. Тэгээ энэ талаар хэдүүлээ судлаа. Учрыг нь олъё. За эхлээд бүгдээрээ юу ч гэсэн би Android дээр туршилт хийсэн байна. Тэгээд энэ туршилтын хамжилтыг бүгдээрээ юу ч гэсэн үзчихье. Яг яаж төрнийхээс ямар арай жоо өөр нь эсвэл адилхан байна уу гэдгийг нэр нь болоод үзье гэсэн. За нөгөө эхний сторийн дээр нь дарангуут. За түрүүн болохоор зүгээр нэг гарч ирчээд болж исэн чинь Android дээр болохоор гарч ороод тэгээд дийлэгдснийхээ өнгө нь баг зэрэг өөрчлөлттэй байх шиг юм те. Гэтэ энэ дээр яг ингэ бичлэг дуусны дараа ер нь бол шууд home button-а дараад гарахад бол ямар ч асуудалгүй гацхгүй болж исэн. Тэгэхээр Android дээр бас жоохон арай өөр байгаад шиг байна. iPhone дээр болохоор iOS систем дээр болохоор сая бүр альж баатнаа дарж болохгүй байсан харагдаад байна те. За одоо бүгдээ лаптопноос орж үзье те. Гэхдээ би нэг юм тестийн аккаунт үсгээд тэгээд ингэ дагцсан байгаа. За энэ чинээс бол өмнө тэр видеоноос харахад 4 пост байсан бол одоо 0 посттой. Тэгээд дагагчийн тоон болохоор 72000 гарцсан байна. Тэгээ бусад аккаунт гэнэ энэ өөр аккаунтс байгаа юм шиг байна. Окей, full stack developer. Окей. Хөгжүүлэгч залуу юм бах та. За эхнээс нь бүгдээ юу ч гэсэн үзье. За эхлээд юу ч гэсэн би search хийхэд бол энэ чинээс зөвхөн glitch хийсэн талаарх процессын харуулсан нэг юм мэдээ. Тэгээд хэрхэн түүнээс болиулж засах вэ гэдэг нь тийм мэдээ гарсан. Тэрнээс өөр яг тайлбарласан видео бол гараагүй байлээ. Мэдээ бас гараагүй гэсэн. За бүгдээ юу ч гэсэн юунаас орж үзье. Гацх нүгөө адилхан те. За энэ бол ямар ч нөлөө бол үзүүлэхгүй. Зүгээр орж ийн. Окей. За энэ бол зүгээр. За дараагийнх нь. Би дууны хувьд бол түрүүний яг адилхан дууны явж байгаа шүү. Яг адилхан дууны явж байгаа гэсэн. Try it. Туршаад үзээрэй гэснээр дотор нь болохоор out гэж өгсөн байна. What энэ яг ямар ч утгатай юм бэ? Try it out. За энэ шинжлэгдэж гарсныг нь бүгдээрээ Android дээр турч үзье те. Try it гэдгийг. За бүгдээрээ Android-ийн туршилтын орчинд руу ороод ирсэн байна. Тэгээд за Play Store-аас Instagram татчих байгаа бүгдээрээ. За татчихлаа бүгдээрээ. За би ер нь бол туршилтын маягаар Instagram үүсгэсэн байна. За search хийсэ PG data
За ер нь бол за эхнийх нь заяа. Access application. За энийг олоод орлоо. За энэ чэнэс би яг төрөлтийн орчин руу орсон болохоор хүмүүсээ ямар ч асуудал байхгүй байгаа шүү. За тийм болохоор битгий санаа зовоорой надад окей. Тэгээд битгий дагаж хийх гэж оролдоорой бүгдээрээ. За бүгдээрээ эхний highlights хэсэг рүү орж үзье. За бас гацалттай юу ч гэсэн гарч ирлээ. За ямар ч шилжиж байна. Гэтэ бас нилээ амар гацалттай байна. Гэтэ минийх нэг emulator гэж ажиллаж байгаа болохоор утсыг бодлоо гацх. Арай нэг таг болчихгүй болох шиг. За next. За try it дээр. Хамгийн сүүлд орсон биш. Одоо highlights нь энэс. Энэ дээр бол ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Эхний хоёр дээр л нилийн асуудалтай ах шиг байна да. За буцаагаад туршилтын орчин руугаа шилжицгээе. За бүгдээрээ туршилтын орчин руу шилжсэн байна. Тэгэхээр би Instagram Story Downloader гэдэг за видеог оруулаад за саяны видеог татаад авчих. За миний болохоор Android яг энэ утас маань болохоор 1-2-т хаяг авсан байна. За бүгдээрээ буцаагаад Instagram-ийн аппликейшн руу оруулаад за одоо бүгдээрээ хамгийн ихний таамаглал дээр үндэслээд одоо их хэмжээний хүсэлт илгээгч юм уу одоо тухайн сервисийг Android утсыг, iOS утсыг доголдуулах зорилгоор ажиллагааг нь гинт зогсоох зорилгоор их хэмжээний хүсэлт илгээсэн байж магадгүй гэж үзээд бүгдээрээ сүлжээний орчинд трафикийг чагнаж үзье. Тэгээд энэ Android тестийн орчинд хийсэн Android маань ямар нөлөө үзүүлж байгааг нь бүгдээрээ харъя. Эхний урсж байгаа трафик маань бол хажууд харагдаж байна. Ингээд трафик л явж байна. Protocol QC гэдэг. За одоо бүгдээрээ даасны дараа ямар нөлөө үзүүлэхийг бүгдээрээ харъя. За let's go. Дараа. За орчихлаа. За дараагийн story руу шилжиж. За магадгүй force шууд автоматар гарчиж магадгүй байх юм. 31-ийн 13-ын 77-гийн 63 гэдэг энэ хаягаас наашаага холбогдох хүсэлт илгээс reset гэдэг хүсэлт илгээгдсэн байна. 31-ийн 13-ын 77. 1-ийн 2-оос болохоор энэчнээс 142 гэдэг магадгүй Instagram-ийн зүгээр default байх. Тэгээд ботж ирж байгаа нь болохоор 31-тэй. Application маань гацчих шиг боллоо. Гаргаатай. За одоо буцаа TV-нд орсон. За 2 дугаар story-г дарж үзье. Ямар нөлөө үзүүлж байгааг нь бүгдээрээ баруун талын хэсгээс харж болно. За 2 дахь нь бол хамаагүй бага хүсэлт илгээгч байна. За 3 нь бол мэдээж ямар ч гацалт өгөхгүй байсан учраас ер нь бол зөв Instagram-аас хариу өгж байгаа бол үр дүн гарч ирэх байх гэж бодож байна. Encryption хийж явж байгаа. Instagram дамжиж байгаа учраас за хамгийн гол харах юм нь болохоор хүсэлтийн харуулыг буцаагаад reset RST гэдэг хүсэлт. Тэгээ яг энэ маань болохоор хизээ яг ингэж үсэт байгаа вэ гэхлээр яг одоо дуу маань явж эхлэхлээр гацалт нь нэмэгдэж эхэлж байгаа. Тэгээд хүмүүс бас клик хийгдэх үед 1 секундэд маш их хэмжээний хүсэлтүүд зэрэг дамжиж байгаа. Тэгээд буцаагаад хариу нь бас transmission хийгдэж ирж байгаа гэсэн үг. За нэг гаргалгаа нь бол нэг иймэрхүү маягаар байж болох юм. За нөгөө талаасаа яаж үзэж болох вэ гэхлээр ер нь бол энэ видеон дотор нь янз бүрийн юм нуусан байж болох эсхийн тал дээр шинжилгээ хийж болно. Тэгэхээр бүгдээрээ энийг юу ч гэсэн задлан шинжилгээ хийж үзье. 2 дугаар одоо задлан шинжилгээ хийж үзье. За энэ дээр би 2 видеогоо татаадсан маа story-ныхаа. Тэгээд энэ болохоор 3 дугаар видео буюу ерөөс ямар ч гацалт өгөхгүй байсан видео. Энэ болохоор гацалттай байгаа видео байна. Тэгээ сайзын хувьд бол мэдээж шал ондоо харагдаж байна. Энэ болохоор 8 кБ. Энэ болохоор 119.7 кБ. Арай жоохон их байгааг бол ер нь харж болж таа. Мэдээж энэ болохоор зүгээр зураг. Энэ болохоор видео болж өгч байна гэсэн үг. За юусан эхний видеого хамгийн асуудалтай гэж үзээд байгаа видеого бүгдээр оруулж үзье. За энэ дээр бол ямар ч шинжлэх байхгүй undetected буюу илрүүлэгдэхгүй байна гэдгийг бол илэрхийлж байна. Тэгэхээр магадгүй одоогоор ерөөсөө шинжилж энэ өглөөс нь орж ирээгүй байгаа гэхлээр шин төрлийн одоо вирус жиж болно шүү дээ. Ер нь зүгээр таамаглаж байгаа болохоор тэгжилж байгаа ш. Тэрнээс магадгүй Instagram-ыг баг хийж болно шүү дээ. Тэгэхээр Instagram-ын баг хэрвээ байвал яг Instagram-аас албан ёсоор энэ дээр мэдэгдэл хийж гаргах байх. Instagram-ын баг биш байвал энэ хэрэглэгчийг байнад болгох ч юм уу те Instagram-аас хөөх янз бүрийн арга хэмжээ авах байх. Миний зүгээс бол 2 таамаг байна. Эхнийх нь болохоор
магадгүй их хэмжээний хүслэлийгээд аппликейшнийг гацаагаад Instagram аппликейшнийг гацаагаад force not respond-ing болгож гаргадаг. Нөгөө талаас хоёрдугаарх нь юу вэ гэхлээр магадгүй энэ одоо видео дотор нь янз бүрийн юм агуулгдсан байж магадгүй гэж үзээд байна. Тэгээд ер нь бол энэ хоёр таамаглал маань одоогоор л яг бүрэн зөв гэж бол үзэхгүй. Ягаад гэвэл яг аль биесны мэдээлэл яг гарсан тийм зүйл байхгүй болохоор миний зүгээс ярихад бол ер нь бол ийм хоёр таамаглалыг гаргаж байна. Тэгээд магадгүй цаашаа судлаад үзүүл зөндөө зүйлүүд мэдээж гарч ирж магадгүй. Тэгээд та бүхэн сонирхож дарж бити үзээрэй. Тэгээд гар утасны чинь ямар нэгэн мэдээлэл алдагдах ч юм уу тийм эрсдэл үүсч магадгүй. Одоогоор яг энэ яг бүрэн тогтоогдоогүй байгаа болохоор жоохон эргэлзээтэй байгаа. Тийм болохоор бити сонирхож дагаж дөөрэж орж үзээрэй. Би болохоор тестийн орчинд орж туршиж үзсэн байгаа шүү. Тэгээд өнөөдрийн манд бичлэг ер нь бол үгээр дуусч байна. Та бүхэнд таалагдсан бол лайк, share, subscribe хийгээрэй. Тэгээд бүгдээрээ дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Түр баяртай.